эзэм л биднийг өөрчлөөч. Намайг өөрчлөөч. Таны хүслээс гадуур, таны таалалд нийцэхгүй аливаа бузар муу мөс чанар, бузар муу хандлага, гашуун үндэс эсгэх хөрөнгө бүхнээс чөлөөлж, угааж цэвэрлэж өгөөч, ариусгаж өгөөч. Та зүрхийг минь шалгаач, бодлуудыг минь мэдээч. Ямар нэгэн хөнөөлт зүйл байгаа эсхийг харж, ажиглаж, судлаж мэдээрэй. Амин зам занаараа. Юутаач зүйрлэшгүй. Гайхалтай, ариун оршихуйд бид тантай учран уулзахыг үргэлж хүсэж байна. Бид танд үнэн ба сүнсээр таныгаа хүндлэн танд мөргөхийг хүсэж байна. Эзэн Есүс та биднийг удирдаарай. Энэ цаг мөч хорон болгоныг удирдаач. Онлайнд байгаа бүх ах эгч дүүсийг бүгдийг удирдан захираач. Тэдний гэр бүлд яг одоо тэдний нөхцөл байдалд та орж ирээч. Хаан сэнтиндээ залраач. Халелуя. Тэдний бүх зүрх сэтгэлийг өөртөө Аава хамтуулаарай. Ялуусаагүй Бурхны хүү Есүсийн нэрээр бид бас өөрсдийгөө таньдаа даатгаж байна. Амен. Есүсийн нэрээр. Амен. Халелуя. За тэгээд эзний оршихуйд ямар гоё вэ? Юутаач зөөрлөшгүй энэ гайхалтай оршихуйд. Тэгээд та нар хэрвээ яг гэртээ шаштрын дэд 7-14-ийг би ихэнд ярьсан. Миний ярьсны дагуу, миний та нарыг ятгахсны дагуу та нар өөрсдийгөө даруй болгоод залбирахтаа эзний нүрийг эрэлхийлээд эзний нүрийг эрэлхийлэн залбирахтаа бузар муу замуудаасаа гим нүглээсээ гимшин эргэж эзний орчхуур ирсэн бол та энд байгаа гайхалтай тэнгэрлэг оршихуйд яг одоо эзний өмнө маш бодиттой мэдрээ сууж байгаа. Хэрвээ та камерны цаана, утасныхаа цаана хоорондоо юм яриад, сатаараад ёстой түрүүн дээр Улаанбаяр пастор ч хэлжсэнчлэн энд номлол магтаал явж байхад тэнд хогоо шүртчихсэн, тэнд галтгоонд хоол эргүүлсэн гүйж явж байгаа. Та энэ гайхалтай оршихуйг зүгээр өрн тараа хийж байгаа. Хамгийн гол нь эзний өмнө хүндэтгэлгүй. Имээцсгүй хандж байгаа. Бид өнөөдөр хэдийгээр онлайнд байгаа ч гэсэндээ сүнс дотор түүний оршихуйд хамтдаа нэг хүн шиг ирэх боломжтой юм. Хамтдаа бид нар хамт эзэнтэй эзний өдөр бид болцсон байдаг. Эзнийгээ сонсохоор түүнийг дуулууртаад сонсож дагахаар Бурхан та бүгдийг өөрийнхөө гайхалтай төгс төгөлдөр хүслийн дагуу шинчилж өөрчлөх болтугай гэж залбирч байна. Хамтдаа эзний бидний чуулганд өгөгдсөн харааг тунхаглацгаая. Бидний хараа бол Улаанбаатар хор. Бусад аймаг орон нутагт төдийгүй. Бүх улс үндэстэнд Бурхны хаанчлалын сайхан мэдээг тунхаглаж дагалдагчдыг бэлтгэх ёстой юм аа. Энэ харааг, энэ Урья тунхаглалыг бидний Бурхны агуу захирамжаас авсан. Матай 28:18-аас 20 дээр яв. Бүх үндэстнийг дагалдагч болгохтун эцэгхүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж миний заасан тушаасан болгоныг сахин биелүүлэхийг тэдэнд заах тун гэж эзэн тушаасан. Тинхүү тэр тэнгэр рүү өргөгдсөн. Тэр бидэнд хэлсэн харах тун би үеийн төгсгөл хүртэл үргэлж та нартай хамт байх болно гэсэн. Тэр бидэнтэй хамт байгаа. Тэр бидэнтэй хамт байдаг эзэн Бурхан. Халелуя. Тийм учраас бид нар ямар ч нөхцөл байдал сайн мэдээг хаа сайгүй, хүнд чамаагүй, цагаа олсон ч олоогүй ч
бид нэр уужим сэтгэлээр гэж хэлсэн. Бидний сайн мэдээ тарааж байгаа хандлага бол уужим сэтгэлээр. Бид хайраараа. Бид бусдад сайн мэдээг тунхаглах учиртай юм. Эфес номон дээр сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсгдүн гэж хэлсэн. Бид үргэлж бэлэн байх ёстой. 2 дугаар Тимот 3 дугаар бүлэг дээр санагдаж байна. Бид нэр 4 дугаар бүлэг дээр ч байна. Бурхны үзэгдэлбэ хаанчлалаар би чамд чухалчлан тушаая гэж хэлсэн. Үгийг тунхагл гэж бидэнд хэлдэг. Тэгэд сайн мэдээ тунхаглаж байна уу манай хаан? Итгэлээ бусадтай хуваалцаж байна уу? Та бас бусдыг дагалдагч болоход нь Есүсийг дагахад нь та амьдралаа тэр нэгэн хүнд хуваалцаж байна. Хэрвээ та тэгж явж байгаа бол та эзний таалалд нийцэх амьдралаар амьдарч байгаа юм. Хэрвээ та сайн мэдээ тунхаглахдаа хойрог байгаа бол зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч байгаа бол та эзэнд таалагдахгүй юм шүү. Нэгэн итгэлийн итгэгч одоо 90-ад оны ихэнх үед сайн мэдээг бидэнд авчирсан нэгэн гайхалтай илгээлтийн эзэн бидэнд хэлжсэн. Нараа өнөөдөр итгэгч хүмүүс өнөөдөр тэр Тэнгэрийн хаанчлалын иргэнийхээ амьдралаар өнөөдөр л энэ газар дэлхий дээр амьдарч чадахгүй бол яаж хожим Тэнгэрийн хаанчлалд орно гэж итгээд байгаа юм бэ? Өнөөдөр Есүс Христэд итгэн аврагдаж дахин төрөөд Бурхных байхаар, Бурханд дуулууртай байхаар дахин төрсөн тэр хүн өнөөдөр түүний хаанчлал энэ газар дэлхий дээр тэнгэрчгээ биелэгдэх болтугай гэд түүний хүслийн дагуу түүний хүслийг биелүүлэн түүний үг сургаал тушаалыг дуулууртай даган амьдрахаар сонгогдсон. Гэтэл энэ амьдралдаа өдөр тутам гэр бүлдээ ханижил үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа, эцэг эхтэй харилцах харилцаа өнөөдөр энэ нийгэмтэйгээ харилцах харилцаан дээр Бурхны үг хүслээр амьдрч чадахгүй бол хожим яаж чи тэнгэрт орно гэж итгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тийм учраас л өнөөдөр бид нар тэнгэрт гарцаагүй очиж амьдрахын тэр баталгаа, тэр бэлтгэл бол өнөөдөр бид энэ газар дэлхий дээр түүний хүсэл тэнгэрчгээ газар дэлхий дээр миний амьдралд биелээсэ. Таны хаанчлал миний амьдралд ирээсэ. Надаар дамжин ирээсэ. Таны нэр ариунаар дуурсгагдаасаа гэсэн энэ амьдралаар амьдарч байгаа энэ амьдрал маань Бурханд энэ бол зохистой хүн. Энэ бол миний хүү мөн байна. Энэ Тэнгэрийн хаанчил зохистой амьдралаар амьдарч байна. Энэ хүн Тэнгэрийн хаанчлалын иргэн мөн байна гэдгээрээ танигдах болно. Тийм учраас хожим Матай номон дээр, Лук номон дээр ч байгаа. Эзнээ эзнээ гэсэн болгон минийх бишээ гэж хэлсэн. Харин Тэнгэр дэх эцгийн минь тэр хуулийг биелүүлдэг хүмүүс, тэр тушаалыг биелүүлдэг хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орно. Тэгвэл бид энэ амьдралдаа өдөр тутмын амьдралдаа түүний үг тушаалаар биелүүлэн амьдарч байгаагаараа л Тэнгэрийн хаанчлалд орох зохистой гэдгээ харуулan батлаж байгаа юм. Түүнээс ч бид энэ амьдралдаа түүний үг сургаалаар амьдрахгүй бол таныг хожим эзэн ёс бусыг үлдэгч би чамайг танихгүй юм. Чи надаас зайл гэж хэлэх болно гэсэн айлдагчийн дууг сонсох болно. Бүгдээрээ тэр ишлэлийг нь хамтдаа харъя. Үгийг нь. Матай номон дээр байгаа санагч. Халелуя. Матай 7 дугаар бүлгийг гаргая. Матай 7 дугаар бүлгийн 21-ээс хамтдаа уншицгаая. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж хэлсэн байна. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр гэдэг нь ямар өдөр вэ? Тэр өдөр гэдэг бол мөнөөх шүүлтийн өдөр. Тэр шүүлтийн өдөр надад олноороо эзэн минь
бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшигыг үйлдэж байсан бусуу гих болно. Тэгтэн би тэдэнд би та нарыг танихгүй, ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлэх болно гэж хэлж байна. Тэгэхээр эндээс хараар чуулганд явдаг байсан мөнөө хүмүүс. Тэр байтугай чуулганд явж үйлчилдэг байсан хүмүүс. Гайхамшигыг үйлдэж байсан. Өөрөөр хэлбэл гайхамшигыг үйлдэж байсан гэдэг нь юу вэ? Тэгвэл Библиэлд гайхамшиг энэ бэлэг авьяас юу вэ? Гайхамшиг бол эдгэрэл болохоос ч гайхамшигтай зүйл шүү дээ. Эдгэрэл бол эдгэрэл. Эдгэх бэлэг гэдэг бол өвчин эдгэрхийг хэлж байгаа. Харин гайхамшиг гэдэг бол хүний санаанд ороогүй. Юр бусын хүчит үйлс. Энэ орчлон ертөнцийн тэр физикийн хуулийг, тэр байтугай тэр химийн хуулийг, энэ орчны ертөнцийн байгалийн хуулийг зөрчсөн тэр юр бусын үйлдэл. Жишээлбэл Есүс усан дээгүүр алхсан. Есүс нас бараад үхээд оршуулгадаад 4 хоноод биеийн аль хэдийн ялзраад өнөр орчихсон Лазар гэдэг хүнийг дахин цоо ирүүл хүн болгож амьлуулсан. Энэ бол гайхамшиг байхгүй. Энэ бол эдгэрлээс ч агуу зүйл шүү дээ. Тэгвэл гайхамшиг үлдэжсэн хүн хожим эзэн ёс бусыг үлдэгч чи надаас зайл гэж хэлэх болно гэж. Таар хардаа. Гайхамшиг үлдэжсэн Есүс. Гайхамшиг гэж юу вэ гэвэл Есүс усан дээгүүр алхаж байсан. Есүс төрөлхийн сохор төрсөн хүнийг шороог шүлсээрээ зураад ухархайд нь шаваад тэр хүн нүдтэй болж байсан. Энэ бол гайхамшиг. Тэгвэл гайхамшиг үлдэжсэн хүмүүс хүртэл Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж. Тэр эзний нэрээр иш үзүүлж байсан. Тэр байтугай бузар сүнснүүдийг зайлуулж исэн хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орохгүй, харин эзэнд ёс бус гэж хэлэгдэнэ. Яагаад гэвэл энд хэлсэн байна. Тэнгэр дэх эцгийн минь хүслийг биелүүлдэг хүн орно гэж. Тэгвэл гайхамшиг үлдэх нь Тэнгэр дэх эцгийн хүслийг биелүүлэх биш юм уу? Өвчтөө хүнийг эдгэж чөтгөрүүдийг зайлуулах нь Тэнгэр дэх эцгийн минь хүсэл биш юм уу? Тэгвэл Тэнгэр дэх эцгийн хүсэл гэж юу юм бэ гэвэл энэ бол ёс суртахуунтай холбоотой зүйл. Зан чанар, хандлагатай холбоотой. Хэдийгээр чөтгөрүүдийг мянгаар нь хөөсөн ч тэр хүн өөрөө удалж, тэр хүн өөрөө хэрвүүлж, тэр хүн өөрөө хараалж, тэр хүн өөрөө нөхөртөөгөө, эхнэртэйгээ зөв бус харилцдаг. Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлдэг. Тэр хүн согтуурдаг. Эсвэл хормоо хандлагатай. Бусдыг хайрладаг. Хэдийгээр гайхамшигыг үйлдэж, чөтгөрүүдийг мянгаар нь зайлуулсан ч тэр хүмүүсээ өөрөө хайрлаагүй. Зүгээр л өөрийнхөө нэр алдын төлөө, өөрийгөө харуулах гэж бардам зангаар хуурамч ашигын төлөө хийж исэн бол энэ бурхны жигшил болдог. Тэгвэл бид нар нэг зүйлийг эндээс маш сайн ойлгох хэрэгтэй. Тэд эзнийх биш юм бол яаж ийм гайхамшигыг, яаж ийм эдгэрэл чөлөөлөлтийг хийж чөтгөрүүдийг зайлуулж байгаа юм бэ гэж асуулт гарч ирнэ. Маш гоё асуулт шүү. Ийм асуулт заавал төрөх ёстой. Тэгвэл тэд нар яагаад эзнийх биш юм бол, ёс бусыг үлдэх юм бол энэ гайхалтай зүйлийг амьдралд нь дагалдаад исэн юм бэ? За тэгвэл энэ гайхамшигыг үлдэх, чөтгөрүүдийг зайлуулах, иш үзүүлэх гэдэг бол бүгд бэлэг авьяас гэдгийг бид санах хэрэгтэй. За та нар хэлэхгүй юу? Бэлэг авьяас. За бэлэг авьяас гэдэг энэ үгээ бодороо. Энэ бол бэлэг шүү. Бэлэг. Бэлэг гэж хэлэхгүй юу? Жишээлбэл танд хайртай нэг хүн. Танд маш их хайртай нэг хүн. Тэр бас маш их өгөөмөр хүн. Танд за энэ пайдыг өглөө гэж үгдээ. Энэ iPad-ыг бэлэг болгоо өгчлөө. Бэлэг шүү. Та энэ бэлгийг авахын тулд юу ч хийгээгүй. Гол нь бэлэг гэдэг бол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ ажилласаа хийгээд өгч байгаа бол энэ бэлэг биш шүү дээ. Энэ чинь шагнал. Энэ хүн зөкстой байсан энэ шагналд. Энэ хүн ямар нэг юм хийсэн учраас шагнагдж байна. Хожимч бурхан шагнана биднийг. Үнэхээр дүүрийн шагналын төлөө хамгийн сайнаараа хичээ гэж хэлсэн. Тийм учраас бурханаас шагнал авахын тулд хамгийн сайнаараа хичээгээрэй.
дүүрэн шагнал гэж хэлсэн шүү. Дундуур шагнал биш. Бүр дүүрэн агуу шагналын төлөө эзний үгэнд дуулууртай байж сайныг үлдээрэй. А гэтэл бэлэг гэж байгаа бас. Бурхан бэлэг өгдөг. Шагналаас гадна бэлэг өгдөг. За бэлэг гэдэг бол шагналаас шал өөр зүйл. Шагнал бол энэ хүн хамгийн сайнаараа хийсэн учраас тэр ажлынх нь хариуд бүр ингээд талархал илэрхийлж бүр урамшуулж гавьяа шагналыг шагнаж байна. А бэлэг бол энэ хүнээс хамаардгүй зүйл байгаа. Танаас биднээс хамаардгүй зүйл. Бэлэг бол харин бэлэг өгөгчөөс хамаардаг зүйл. Бэлэг өгөгчийн сайхан сэтгэл, бэлэг өгөгчийн өгөөмөр зан, бэлэг өгөгчийн таныг хайрлаж байгаа хайраас шалтгаалж тэр нэгэн өгөөмрөөр танд та юу ч хийгээгүй байхад, та тэр байтугай ажилчин нь биш байхад өгчдөг маа. Бэлэг. За одоо энэ бэлэг энэ хүнийх болсон. Надад хамаагүй. Энэ хүн одоо энэ бэлгийг аваад яаж хэрэглэх нь асуудал. Энэ хүний л хариуцлага. Би ингэхгүй бэлэг өгчгөөд чи миний пайдаар юу хийж гин зөв юм хэрэгжилж байгаа болохгүй бол авъя шүү гэвэл энэ бэлэг биш гэсэн. Бэлэг бол ингээд бэлгэлцдэг. Одоо энэ хүн хүний өмч болсон одоо. Хэдийгээр энэ хүн өөрөө мөнгө төлөөгүй ч гэсэн бэлгийн онцлог нь юм байдаг. Энэ хүний өмч болчихдээ. Бэлэг өгөгчийн сайхан сэтгэл өгөөмөр зангаас болж нэг ч төгрөг төлөөгүй энэ пайд энэ хүний өмч болдог. Одоо би энд огт хамаагүй. Тэгвэл чөтгөр зайлуулах, гайхамшиг үлдэх, иш үзүүлэх тэр бүх бэлгүүд, бэлэг авьяас гэж бид нар ярьдаг. Энэ бол бэлэг учраас тэр хүнд зүгээр үнэг өгчдөг. Харин энэ бэлгийг нь аваад чөтгөрүүдийг зайлуулж энэ бэлгээр нь тэр агуу гайхамшиг хийж байгаа. Энэ бэлгээр нь иш үзүүлж явхад энэ хүн өөрөө бузар мухаа зан чанартай бардам зангаар хорон муугаар үлдсэн ч нэгэнт бэлгэлэгдсэн учраас энэ хүн хийгээл яваад идэг. Бэлэг гэдгийг санаарай. Тийм учраас Библиэлд бэлэг авьяас өгөгддөг хүнд. Гэтэл энэ Бурхны өгсөн бэлгийг ашиглаж үйлдэхдээ одоо энэ бэлгийг хэрэгжилж байгаа хүний ёс суртахуун, хандлага, эзэнд хандаж байгаа, хүмүүст хандаж байгаа хандлага зөвхт байна уу гэдэг маш чухал. Энэ бэлэгт зохистой амьдрч байна уу гэдэг маш чухал. Энэ бэлгийг үнэхээр хүмүүсийн төлөө эзэн Бурхныхаа нэр алдрын төлөө хариуцлагатайгаар үлдэж байна уу гэдэг бол өөр асуудал бол. Тийм учраас бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бэлэг бол өгөгддөг, буцаагддаг. Харин оршихуй гэдэг бол өөр хэрэг. Та хэлэхгүй оршихуй. Энэ чөтгөрүүдийг зайлуулж, гайхамшгуудыг үйлдэж, иш үзүүлж явж байгаа хүмүүс мундагтаа биш. Харин бэлэг өгөгчийн сайхан өгөөмөр зангаас л болсон хэрэг. Харин энэ гайхамшгуудыг үйлдэж яваа хүмүүстэй Бурхны оршихуй хамт байна уу гэдэг. Энэ хүмүүс Бурхны хүслийг биелүүлж явж гэнэ үү гэдэг бол өөр хэрэг. Бурхны өгсөн бэлгээр өөрийнхөө нэр алдрын төлөө иш үзүүлээд өөртөө алдрыг нь аваад өөрийгөө хэн бэ гэж харуулахын тулд, магтагдахын тулд, хүмүүсээр хүндлэгдэхийн тулд иш үзүүлж, чөтгөрүүдийг зайлуулж ингэж явж байгаа хандлага, ийм хандлага бол Бурхан жигшигдэг. Энэ бол ёс бус зүйл. Тийм учраас Бурханаас бэлгүүдийг авсан та бид нар хариуцлагатай. Хожим эзэн ирээд Матай 25 дугаар бүлэг дээр хэлсэн баг. Тэр заримд нь 1 талант, заримд нь 2 талант, заримд нь 5 талант өгсөн. Харин хожим ирээд өөрөө шүүх бол. Өөрийнх нь өгсөн бэлгийг энэ хариуцлагын дотор зөвхт амьдрсан уу гэдгээрээ. Тийм учраас түүний оршихуйг тээж амьдрч байна уу гэдэг бол өөр асуудал бол. Бурхантай хамт явж гэнэ үү? Бурхан дотор явж гэнэ үү гэдэг бол өөр асуудал. Бурханы хүслийн тааллын дагуу амьдрч байна уу гэдэг өөр асуудал. Амен. Халелуя. Бүгдээрээ хамтдаа хариуцлагатайгаар эзнээс эмээх үе дотор, хүндлэл дотор, гүн гүнзгий бат итгэл сүсэг дотор эзнийхээ үг тушаалуудыг биелүүлж, түүний үг хүслийн дагуу амьдрцгаая.